Хичээл 4 бином задвараа ба полином задвараа. А-ийг нэмэх B-ийн n цэвгийн задвараанд A-ээс нь K үржих нь B-ийн K-гийн өмнөх коэффициент бол. Тэгэхээр А-ийг нэмэх B-ийн n цэвгийн задвараа гэдэг бол А-ийг нэмэх B-г n удаа үржүүлсэнтэй тэнцвэ. Тэгэхээр A-ийн n-ээс нь K, B, K зэрэг гишүүн яаж үүсэх вэ гэхээр n-ээс нь K шивхэг хаалтнаас A-г аваад K хаалтнаас B-г аваад хооронд нь үржүүлсэнтэй тэнцвэ юм аа. Иймд B-г сонгох боломжийн тоотой адилхан болчих гэсэн. Тэгэхээр n шивхэг хаалтнаас B-г сонгох K шивхэг хаалтыг хэдийн янзаар сонгож болох вэ гэхээр C n-с K янзаар сонгож болно. За үлдсэн хаалтуудаас нь мэдээж яах вэ гэхээр A-г аваад байна. Тэгэхээр нийт боломжийн тоо бол C n-с K болно гэсэн. Иймд энэ задваргааны A n-с K B K-гийн өмнөх коэффициент нь C n-с K байгаа юм шүү. За тухайлбал x дээр нэмэгт 1-ийн 5 зэргийн задваргааны x кубын өмнөх коэффициентийг болъё. Тэгэхээр энэ бол x дээр нэмэгт 1-ийг 5 удаа үржүүлэх гэсэн. Тэгээд 3 хаалтнаас бид нэр x-ийг аваад 2 хаалтнаас 1-ийг аваад хооронд нь үржүүлэх байхгүй. Тэгэхээр жишээ нь бид нэр яаж болох вэ гэхээр 1-р хаалтнаас x, 2-р хаалтнаас x, 3-р хаалтнаас x-ийг авч болно. Тэгвэл ямар гишүүн гарч ирэх вэ гэхээр x үржих нь x, үржих нь 1, үржих нь 1, үржих нь x гэсэн гишүүн гарч ирнэ. Энд чинь мөн адилхан x-ийн куб шүү дээ. Тэгэхээр 5 хаалт байгаа учраас бид нэр x-ийг авах 3 хаалтыг сонгох болж байна. Тэгэхээр C5-аас 3 буюу x кубын өмнөх коэффициент бол 10 бахнэ. За одоо x-ийн хасах 1-ийн 6 зэргийн задваргааны x-ийн 5 өмнөх коэффициентийг олох гэж байна. Тэгэхээр энэ бол яаж вэ гэхээр x-ийг бид нэр 5 удаа үржүүлээд хасах 1-ийг 1 удаа үржүүлнэ гэсэн. Тэгэхээр x-ийг бид нэр 6 хаалт байгаа. 6 хаалтнаас 5 хаалтыг нь сонгоод тэндээс x-ийг авна гэсэн. Үлдсэн хаалтаас нь хасах 1-ийг авна. Тэгэхээр тухайлбал юу гэсэн үг вэ гэвэл бид нэр 6 шивхэг x-с 1-ийг хооронд нь үржүүлж байна. Иймд энэ 6-аас x-ийг сонгож авах 5 хаалтаа бид нэр авна. Жишээлбэл юу гэж болох вэ гэхээр энэ 5 гэж байна. Тэгвэл энэ хэдийг аваад бид нэр энэ хэдээс x-ийг аваад үлдсэн энэ голын хаалтнаас хасах 1-ийг авна. Тэгвэл ямар гишүүн гарч ирэх вэ гэхээр x-ийг үржих нь x, үржих нь хасах 1, үржих нь x, үржих нь x, үржих нь x байна. Иймд энэ x-ийг авах 5 хаалтыг C6-аас 5 янзаар сонгож болно. Иймд энэний өмнөх коэффициент бол хасах 6 байна. 2x дээр нэмэх 1-ийн 4 задваргааны x квадратын өмнөх коэффициентийг олъё. Тэгэхээр 2x-ийг бид нэр 2 удаа үржүүлээд 1-ийг 2 удаа үржүүлнэ. 2x-ээ сонгох боломжийн тоо бол 4-өөс 2, C4-өөс 2 байна. Иймд энэ чинь 2-ын квадрат, C4-өөс 2 бол 6, үржих нь x-ийн квадрат буюу 4-ийг 6-аар үржүүлээд 24 x-ийн квадрат болно. Тэгэхээр энэ x-ийн квадратын өмнөх коэффициент бол 24 байна. За одоо А-ийг нэмэх B-ийн 4 зэргийг хэдүүлээд задлаа. Тэгэхээр энийг гişүүд бол хэд байх вэ гэхээр A-гийн 4 байж болно. Эсвэл A-гийн куб B байж болно. Эсвэл A квадрат B квадрат байж болно. Эсвэл AB куб, эсвэл B-гийн 4 зэрэг байж болно. Дараах гişүүд. Тэгэхээр A-гийн 4 зэргийн өмнөх коэффициент гэдэг бол бүх хаалтнаас A-г авч байгаа учраас зөвхөн нэг л боломжтой. A куб B гэх юм бол 4 хаалт байгаа. Тэрнээс 3-ыг нь авах учраас C4-өөс 3. За A квадрат B квадратын хувьд болохоор C4-өөс 2 болно. AB кубын хувьд бол 4 хаалтнаас 1 хаалтыг сонгож аваад тэрнээс A-г
аваад үлдсэн хаалтууднаас Б-г аваад үржүүлнэ гэсэн. Тэгэхээр C4-өөс 1. За Б-гийн дөрвөн зэрэг бол бүх хаалтнаас Б-г аваад үржүүлэх учраас 1 боломжтой. Иймд А-гийн дөрвөн зэрэг нэмэх нь C4-өөс 3 бол 4 учраас 4А куб Б. C4-өөс 2 6 учраас 6А квадрат Б квадрат нэмэх нь 4-ийг үржих нь А Б-гийн куб нэмэх нь Б-гийн 4 байх нэ. Бином задварга. За тэгэхээр энийг ерөнхийд нь томьёолох юм бол бином задваргааны томьёо нь А дээр нэмэх Б-гийн n зэрэг гэдэг бол C-ээс K, A-ээс K, B, K гэсэн сум хэлбэрээр ингэж бичиж болно. За одоо тэгвэл энэ хэлбэрийг жишээлбэл олох юм бол энэ тохиолдолд энэ ямар юмны бином задварга байна вэ гэхээр 2-оос хасах нэгийн n зэргийн бином задварга авах. Иймд энэ хэлбэр бол 2-оос хасах нэгийн n зэрэг буюу тэнцүү нэгийн n зэрэг болоод 1 байх нэ. Тэгэхээр бином задваргааг бид нэр ашиглаад жишээлбэл иймэрхүү нийлбэрүүдийг ингээд амархан бодчихулж байгаа зү. За тухайлбал энэ адилтгалыг дахиад батлая. Өмнө нь бид энэ адилтгалыг яаж баталжуулсан бэ гэхээр дэд олонлог ашиглаад баталжуулсан. Одоо тэгвэл x дээр нэмэх нэгийн n зэргийг ашиглаад баталжуулж байна. Тэгэхээр энэ бином задваргаагаар томьёо нь юу болох вэ гэхээр c-ээс 0 үржих нь x-ийн n зэрэг нэмэх нь c-ээс 1 үржих нь x-ийн n-ээс 1 зэрэг гэх мэтчлэн c-ээс n үржих нь x-ийн тэг зэрэг буюу 1 байна. Одоо x тэнцүү 1 гэж үзэх юм бол 1 дээр нэмэх нэгийн n зэрэг гэдэг юутай тэнцүү ах вэ гэхээр c-ээс 0 нэгийн n зэрэг бол 1 болно. Тэгэхээр нэмэх нь c-ээс 1 тэгэхээр нэгийн n-ээс 1 зэрэг бол 1 тэгээд 1-ээр хөвжүүлэх гэсэн. За нэмэх нь гэх мэт c-ээс n болно. Тэгэхээр 1 дээр нэмээд 2 2-ийн n зэрэг болж батлагдчихж байгаа.